Тэгэхээр Хойд Африкийн нутагт орших Испани Харья Суэта хотод 24 цагийн дотор цагаачлалын асар хүчтэй хямрал тэгдэд байна. За яг юу болсон бэ гэвэл яг цагаачлалын их давлгаа болохоос арай өмнөхөн буюу 7 дугаар сарын 20-оос 29-ний өдрүүдийн хооронд Мароккогийн эрэг орчмоос усан заваар нийтдээ 1500 гаруй тийм дөрвөгчд Испанийг хууль бусаар ингэж зорьсон ийм тоон үзүүлэлттэй мэдээлэл гарсан. За дөнгөж ердөө 9 хоногийн дотор 1500 хүн гэдэг бол дундаж үеийнхээс бол хамаагүй өндөр үзүүлэлт байсан. Гэхдээ харамсалтай нь бүх зүйл ингэж дуусаагүй. Сая ярьсан 9 хоногийн дотор 1500 орчим хүн Испаний хэлийг хууль бусаар давхаар оролцсон гэдэг энэ тоо бол дөнгөж эхлэл байсан. Нөхцөл байдлын жинхэнэ хүндрэл 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлсэн бөгөөд Мароккогийн газар нутгаас олон 10 мянган залуучууд гэр бүлүүд ямар ч хяналтгүйгээр бөөнөрөө Испаний газрын дундад тэнгисийн Мароккотой хилэлдэг Суэта хот руу хөдөлсгөөсөн байгаа юм. Тэдгээр хүмүүс бензогийн эрэг орчмоор далаагаар шууд сэлээд мөн зарим хэсэг нь хэвийн далайн хашааг дайрч давснаар ердөө 24 цагийн дотор гэхэд Испани Суэта хот руу 50-аас 60 мянга орчим хууль бус дөрвөгсөд үерийн ус мэдэд сутхан орж ирсэн байна. Гэтэл энэхүү Испани Суэта гэдэг хот нь өөрөө ердөө 80 мянган хүн амтай жижигхэн хот бөгөөд тус хотын хүн амтай бараг энэ тэнцүү шахуу цагаачд 24 цагийн дотор тус хотод орж ирсэн байна. Энэхүү гинтийн цагаачлалын цунамины улмаас хотын цагдаагийн албан хаагчид болон Испани хотын хэв хамгаалагчид ямар ч арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдалд хүрч бүрэн хяналтаа алдсан бөгөөд хотын гудамж талбай цэцэрлэгт хүрээлэнгүүд тэр чигтээ дайран орж ирсэн орон гэргүй хүмүүсээр дүүрцгээж мөн үлдсэн дөрвөгчд дэлгүүр болон хоолны газруудыг тонон дээрэмдэг үзэгдэх газар авч хот тэр чигтээ эмх замраагүй байдалд автаад байна. Түүнчлэн тэдгээр хүмүүс Испани нутаг руу далаагаар болон хашлаг давж орж ирэх үедээ шахалтаж үргэх болон усан живэх зэрэгээр наад зах нь 57 хүн амиа алдсан байж магадгүй гэдэг ийм урьдчилсан тооцоо гараад байгаа. Нөхцөл байдал бүрэн хяналтаас гарч хотын захиргаа энэ асуудлыг бие даан шийдвэрлэх ямар ч боломжгүй болсны улмаас Суэта хотын засаг дарга Хуан Хесус Вивас төв засгийн газраас яаралтай тусламж хүсэж үндэсний хэмжээний онцгой байдал зарлахыг засгийн газраас энэ цаг мөчид шаардаад байна. Энэхүү шаардлагын дагуу Испани ерөнхий сайд Педро Санчес тэргүүтээ Испани холбогдох албаны хүмүүс газар дээр нь яаралтай хүрэлцэн очиж дэг журам тогтоох хууль бус нэвтрэлтийг таслан зогсоох зорилгоор зэвсэгт хүчнийг хэвийн бүсэд албан ёсоор татан оролцуулснаар нөхцөл байдлыг хомих арга хэмжээг өнөөдөр нэн даруй авч эхлээд байна. Манай хамтран ажиллагч байгууллагаар Бүгд найрамдах Чех улсын 13 дахь Аршан гэж явагддаг Бехровка брэнд хамтран ажиллаж байна. Энэхүү ликерийг аршаан усаар найруулж мөн гол орцууд болох хоол боловсруулалтыг дэмждэг тэдгээр ургамлуудыг нь дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулan хандлан хийдгээрээ онцлогтой. Чехийн Карловар хот нь Европтон алдартай 12 аршаан булагтай өвөрмөц хот бөгөөд Бехровка ликер нь уламжлалт ёсоор тухайн нутгийн 13 дахь аршаан гэж нэрлэгддэг. Мөн Бехровка ликерийг зөв зохистой хэрэглэвэл хоол боловсруулалтыг дэмжих зэрэгээр хүний бид эрэг нөлөө үзүүлдгээрээ онцлогтой юм а. Тэгэхээр хамгийн гол асуудал гэвэл ийм ноцтой үйл явдал яагаад гинэт үүсэх нөхцөл байдал бий болов үүн дээр албан ёсны шалтгаануудыг тодорхойлон нэрлэх хэрэгтэй. Үүн дээр мэдээч хэрэг хэд хэдэн албан ёсны шалтгаанууд олон улсын хэвлэлүүдээр яригдж байгаа боловч хамгийн чухал буюу улс төр болон геополитикийн тэр хөшигний ардуур өрнсөн хамгийн чухал шалтгааныг та бүхэндээ эхлээд хүргье. Марокко улсын газар нутгийн нэг хэсэг гэж явдаг баруун Сахарын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Брахим Гафи гэдэг хүн байдаг. Энэ хүн бол баруун Сахар гэх тусгаар улсыг байгуулж Мароккогоос салан тусгаарлах ийм хүсэл сонирхолтой этгээд юм. Гэтэл энэхүү салан тусгаарлагч этгээд нь нууц байдлаар Испани эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэж байгаад Мароккогийн эрх баригчид маш ихээр энэ явдалд уурлаж шилгэнсэн. Өөрсдийнх нь газар нутгаас тасдаж тусгаар улс байгуулах хүсэлтэй хүнийг Испани улсын эмнэлэгт эмчилж байгаад Мароккогийн эрх баригчид бухимдсан гэсэн үг. Марокко улсын хувьд баруун Сахарын асуудал бол тус улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн эмзэг улаан шугам гэж тооцогддог. Иймээс Мароккогийн тал Испани болон Европын холбоонд шахалт үзүүлэх зорилгоор өөрийн хэвийн хяналтыг зориуд сулруулж цагаачлалын асар хүчтэй давлгааг Испани руу чөлөөтэй нэвтрүүлэх боломжоор нь хангаж улс төрийн шахалт өгсөн байна гэж
ингэж олон улсын геополитикийн шинжээчид бол дуу нэгтээ үзэж байна. За тэгэхээр одоо дөнгөж сая ингээ яриад дууссан шалтгаан бол мэдээж хэрэг улс төр болон геополитикийн шалтгаан гэдгийг ойлгох хэрэгтэй. За одоо харин арай илүү прагматик шалтгаануудыг дурдъя. За энэ хямралыг одоо өдөөсөн хамгийн гол хүчин зүйл нь бол цахим сүлжээний одоо нөлөө болон хууль бусаар одоо зөөвөрлөгч хүн зөөвөрлөгч сүлжээнүүд байсан гэж хэлж болно. За учир нь Марокко болон газрын дундад тэнгисэн эрэг орчимд байрладаг Африкийн улсуудын TikTok, Facebook болон WhatsApp зэрэг одоо нийгмийн сүлжээний платформудаар дамжуулан Испаний хэл тодорхой хугацаанд нээлттэй болсон. За хэрвээ та нар Света руу сэтэд чамаагүй очиж чадах юм бол Испаний эрх баригч та бүхнийг хөөж туухгүй Европ руу нэвтрэх зам одоо ингээд нэгдлээ гэсэн иймэрхүү одоо худлаа бөгөөд за ийм уруу татсан мэдээллүүдийг Марокко болон бусад Африкийн орнуудын залуучуудын дунд бол сүүлийн өдрүүдэд маш эрчимтэй тараасан. За улмаар хууль бус одоо хүн тээвэрлэдэг сүлжээнүүд энэ нийгмийн сүлжээнд цацагдсан төөрөгдлийг ашиглаж за ядуу зүдүү амьдралаас бол засахсан тэр олон мянган хойд Африкийн залуучуудаас бол тодорхой хэмжээний мөнгө аваад тэднийг хэлийн ойролцоо бөөнөр нь тээвэрлэж зөөвөрлөж эхэлсэн байгаа юм. За ингэж тэр олон мянган залуусын сэтгэл зүйд бол Испани руу бөөнөрөө дайрч орж ирэх анхны сэтэл үүссэн байгаа юм а. Гэхдээ үүнд бас нэг талаараа Испани төр засгийн удирдлагууд, Испани улсын хууль тогтоогчдын буруу шийдвэр бол маш их нөлөөтэй. За тухайлбал Испани шүүхээс усан замаар буюу далаагаар хууль бусаар орж ирсэн хүмүүсийг ямар нэгэн хууль ёсны процедургүйгээр бол шууд буцаахыг хориглосон шийдвэр гаргасан нь энэ явдалд маш хүчтэй дэмжлэг болсон гэж хэлж болно. За ерөөсөө л ингээд яаж иж байгаад Света хотод очичвол бүх зүйл болчихно гэдэг одоо ийм итгэл үнэмшил төрсэн учраас тэдгээр залуучууд олон 10,000-аар далай гаталсан гэдэг нь ингээд тодорхой харагдаж байна. Гэхдээ Мароккогийн хойд хэсэг болон Сахарын цөлийн тэр өмнөх одоо ядуу буурай орнуудын залуучуудын дунд мэдээж хэрэг ажилгүйдэд маш ихээр газар авсан байсан явдал буюу за тэд нэг ёсонд бол одоо эх орондоо хүн шиг амьдрах боломжгүй болсон явдал нь бол одоо энэхүү хууль бус хэв нэвтрэлтийн хамгийн гол шалтгаан гэдэгтээ мэдээж маргах хүн байхгүй. За учир нь гэвэл тухайн бүс нутаг бол коронавирусын цар тахлын одоо дараагаар эдийн засгийн хямрал хэл орчмын одоо хууль бус 8 за мөн одоо бүс нутгийн амийг зогоодог байсан тэр хууль бус контрабандын одоо 8-нууд зэрэг эдгээр одоо хууль бус 8-нууд бүрэн зогссон учраас орон нутгийн иргэдийн амжиргаа бол одоо нэлээд дордсон. За энэ бүхний улмаас эх орондоо цаашид амьдрах ямар ч ирээдүггүй болсон мэт санагдсан залуучуудын хувьд Европын холбооны хэлийг нэвтрэх дайралт хийж ингэж азаа үзэх нь магадгүй тэдний хувьд хамгийн сүйдчийн сонголт болсон бололтой юм а. Тэгэхээр Испани улсын хувьд одоо өөрийн газар нутаг дээр хэдхэн цагийн дотор ийм хэмжээний одоо олон масс нэвтэрсэн бол улс орны үндэсний аюулгүй байдал, хэлийн бүрэн бүтэн байдалд мэдээж хэрэг ноцтой занал хийлэл болох үйл явдал боллоо. За Испаний засгийн газар нэг талаас хүний эрхийн олон улсын хим хэмжээг сахин мөрдөж за дөрвөгчдийн амь насыг хамгаалах одоо тодорхой хэмжээний үүрэгтэй байсан боловч за нөгөө талаас одоо хотынхан хүн амтай тэнцвүүц хэмжээний тэр их цагаачдын урсгалыг одоо таслан зогсоохын тулд өөрийнх нь зэвсэгт хүчнийг оролцуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. За энэ нь бол одоо Европын орнууд цагаачлалын бодлогоо хууль эрх зүйн хүрээнд бол хэрхэн зохицуулах вэ гэдэг дээр томоохон хэмжээний мухардалт нэгэнт орсон болохыг бол одоо эвтгсэн үйл явдал болж байна. За Света болон одоо хойд Африкт бол одоо Мелилия гэдэг ийм хотууд байдаг. За Европын холбооны хувьд бол энэ тус хоёр хот нь бол одоо Африк твийн их газар дээр оршдог цорын ганц хуурай газрын хотуудад тооцогддог. За энэ ч утгаараа Света болон Мелилия зэрэг хотууд нь Европын холбооны нийтлэг хэл хязгаарт тооцогддог бөгөөд тэнд гарсан цоорхой нь бол Европын холбооны цагаачлалын бодлогын хамгийн эмзэг одоо хамгаалалт султай зэг болохыг бол энэ үйл явдал харуулж байна. Өөрөөр хэлбэл хойд Африкийн нутаг дэвсгэр дээрээс шууд Европын холбооны хэлийг нэвтрэх боломжтой байна л гэж ойлгож болно. Испанд гарсан энэхүү хямрал нь бол Европын бусад орнуудад ялангуяа Итали болон Грек зэрэг Африкаас газрын дундад тэнгисийг гатсан цагаачд одоо усан завьтай орж ирдэг улсуудад бол шууд түгшүүр үүсгэж за хэрв энэ дөрвөсдийн урсгал хяналтаас үнэхээр гарах юм бол Европын холбооны дотооддоо чөлөөтэй зорчдог тэрхүү Шенгений гэрээний аюулгүй байдал бол шууд эрсдэлд орохыг бол одоо Итали болон Грек зэрэг улсууд
маш хүчтэй сануулж байна. Гэхдээ эцсийн эцэст геополитикийн энэхүү далд тоглоом за мөн одоо улс орнуудын дипломат зөрчилдөөний цаана бол хамгийн их хохирол амсаж байгаа бүлэг нь бол одоо ажилгүйдэд болон ядуурлаас ухтаж амь насаа эрсдэлд оруулан алдсаа үзэж Европыг зорж байгаа тэдгээр цагаач залуучууд гэж хэлж болно. За жижигхэн Света хотын хувьд одоо хүн ам нь хэдхэн цагийн дотор хэд дахин өсөж орон нутгийн иргэд болон цагаачдын хооронд соёл болон нийгмийн түгшүүр үл ойлголцол газар авсан явдал нь за Европ дахь цагаачдын эсрэг үзэл болон барууны орнуудын нийгмийн дотоод хуваагдлыг бол улам гүнзгийрүүлсэн үйл явдал болон хувирч байх шиг байна. За ер нь ингээд хараад байхад сүүлийн жилүүдэд Европын холбооны улсууд бол өөрсдийнх нь тэр хэл хязгаар дээр анхаарал тавьж цагаачдын асуудалтай бол одоо илүү хатуу аргаар шийдэх ёстой цаг нь ирсэн болов гэж ингэж хажиглагдаад байгаа юм а. За ингээд одоо нөхцөл байдлын шуурхай мэдээллийг та бүхэндээ үнэн бодитоор бол хүргэлээ. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяр та.